Миний сургаал номлолын сэдв маань Христтэй холбогдох. Иохан 15 дахь бүлэг дээр энэ тухай ярилцуулна. Сургаал номлоо эхлүүлээд танаас нэгэн асуултыг асууя. Та найзтай юу? Хүн болгон л найзтай тийм ээ. Найзтай гэж асуухаар та өөрийнхөө дотны хүндэлж хайрладаг найз нөхдөд бодож байгаах. Таны тэр найз таныг хизээж гомдоогаагүй мөн итгэл найдварыг чинь алдаагүй байгааг бах тийм ээ. Хүн бол мөхөс. Тэгэхээр өнөөдөр би танд нэгэн маш их хайрыг агуулсан итгэл найдвартай таныг мөн ойлгож чадах, танд чин сэтгэлээсээ тусалж чадах тийм найзыг танилцуулъя. Тэр тантай найз болохыг маш их хүсэж байна. Тэгэхээр тэр найз маань надаар дамжуулан танд нэгэн загтлыг илгээжээ. Тэр загтал маань Иохан 15 дахь бүлэг дээр байгаа юм аа. За тэгэхээр энэ дээр юу гэж байгаа гэхээр би бол усан үзмийн жинхэнэ мод. Эцэг минь усан үзэм тариалагч үлээ. Би бол усан үзмийн мод гэж хэлсэн. Тэгэхээр таны тэр найзлахыг хүсэж байгаа хайрыг, тэр ивэлийг, халамж бүхнийг үзүүлж чадах тэр найз чинь усан үзмийн би жинхэнэ модоо гэж хэлж. Өөрийгөө тэгж модтой зүрхсэн ба. Тэгэхээр энэ маань хинбэ гэхээр Иесус Христ, таны жинхэнэ найз. Тэгэхээр Иесус Христ маань эцэгтэй байх нь. Эцэг нь болохоор тэр усан үзмийн модыг тариалагч. 2 дугаар ишлэл дээр миний дотор байгч жимс ургуулдаг мөчр бүрийг тэр авч хайнаа. Жимс ургуулдаг мөчр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Иесус Христтэй найзалж түүнтэй хамт нөхөрснөрөө эзнээс агуу их тэр ивэл болох үр жимсийг бид нар гаргадаг. Иесус өнөөдөр юу гэж хэлж байгаа гэхээр өөрийгөө тэр усан үзмийн жинхэнэ модоо. Тэр надтай хамт байх юм бол жимс ургуулна. Иесус Христ мод учраас бид нар юу нэ гэхээр тэр усан үзмийн мөчр. Миний дотор байдаг хэрнээ, надтай нөхөрлөдөг хэрнээ. Жимс ургуулдаг тэр мөчрийг бол авч хайна. За энэ дээр жоохон тайлбар хий. Усан үзмийн модтой холбогдсон юм шиг харагдах боловч түүнтэй амьд холбоогүй байгаа тэр зүйлсийг юу гэж хэлж байгаа гэхээр нэгэн зүйлээр төлөөлж хэлж байгаа. Итгэлгүй байдлыг энтэй холбож тайлбарч байгаа. Усан үзмийн модтой холбогдсон юм шиг харагдах хэрнээ жимс ургуулдаг мөчр байх юм бол амьд холбоогүй байна гэсэн үг. Холбогдоогүй байна. Тэр энэ усан үзмийн модыг мөчр зүүрлсэн байгаа. Тэгэхээр та өнөөдөр Христтэй холбогдож гэж сүмд ирдэг хэрнээ танд итгэл байхгүй бол ямар ч үр жимс гарахгүй. Тэр хуурамч мөчр шиг харагдах болно. Хуурамч мөчр. Жимс ургуулдаггүй мөчр бүрийг хуурамч мөчр гэж Эллен Уайт тайлбарсан байгаа. Жимсгүй мөчр гэсэн үг шүү дээ. Жимс гарахгүй мөчрийг хуурамч мөчр гэнэ. Христтэй холбоо тогтоосон уу үгүй юу гэдгийг санаа бодол ааш аяг нь харуулад өгдөг. Үр жимс өгөхгүй л байгаа бол тэр хуурамч мөчр. Тэгэхээр та Христтэй холбоо тогтоосон уу үгүй юу гэдгийг санаа бодол зан ариншин танаас гарч буй бүхий л зүйлээр мэдтгэнэ. Тэгэхээр тэр маань зөвхт байдлыг бид нэр өөрөөсөө үйлчлэлээрээ бид бусдад танигдж байгаа бол бид бүхэн хуурамч мөчр биш ээ, тэр үр жимстэй мөчр юм байна гэдгээ мэдэх болно. За ишлээ цааш нь харъя.
жимс ургуулдгүй мөчр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Энэ арчлагч гэсэн нэг нэр томьёо гарч ирж байгаа юм. Арчилдаг. Хуурамч мөчрийг тайрна гэсэн. Яагаад? Амин дэм тэр шинэ бүжээлийг булааж байгаа тэр илүү мөчрийг тасна. Бид нар ургамал дээр за жишээ нь помидорн дээр аваад үзье л да. Би помидор тарьж исэн. Тэгэхээр помидорын одоо яг ургах мөчрөөс нь тийм мөчрөө нь одоо тээглээд байгаа. Саад болоод байгаа. Үрдэл шимийг нь булааж байгаа тэр үр жимс ургуулдгүй хэрнээ тэр жинхэнэ мөчрөт нь саад болоод байдаг мөчрүүдийг тасцаж огтолж цэвэрлэнэ гэж байгаа. Гэрэл гэгээг нь үр жимсэнд нь хүрэхийн тулд ингэж цэвэрлэнэ. Хэрэггүй мөчрүүдийг тасцаж хаяхад яг жинхэнэ мөчрөөс нь үр жимс нь ургана. Тэр яг тэр мөчрөд саад болоод байгаа мөчрүүдийг устгаж цэвэрлэж арчилнаа гэж энд хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бид бүгдэд хэрэггүй байдаг тэр зан чанаруудыг устгаж үр жимстэй мөчр болгохын тулд ийхүү цэвэрлэнэ гэж байна. Усан үзмийн тариалагч хортой бөгөөд хог ургамлыг нь тасна. Ерөөсөө хор хүннэл болоод байгаа. Бидэнд тэр сайн үр жимсийг ургуулхад саад болоод байгаа муу зан чанаруудыг тийхүү тасдаг болно. Тэгэхээр та энэ дээр нэг зүйлийг анзаарч байгаа. Өөрийн зан чанар, өөрөөсөө бид бүхнээс гарах тэрхүү үр жимсийг би усан үзмийн модтой зүүрлээд байгаа гэдгийг та сайн анхааралтай сонсороо. Есүс Христ бид бүгдэд нэгэн захидлыг илгээсэн. Тэр маань би бол усан үзмийн мод шүү, харин та нар мөчр гэж зүүрлсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр та би тэрхүү усан үзмийн мөчр мөн үү үгүй юу гэдгийг сайн анхааралтай сонсороо. За тэгэхээр тариалагч гэж тийхүү тайлбарлаа. Үр жимсийг сайн ургуулахын тулд хэрэггүй үр жимс ургуулдгүй тэр мөчр бүрийг цэвэрлэнэ. За тэгвэл хуурамч мөчр байхгүй тул бид бүхэн юу хийх ёстой вэ? Энэхүү асуултыг би танаас асууя. Та хуурамч мөчр байхгүй тулд юу хийх ёстой вэ? Юу хийх вэ? Энийг Есүс Христ маань тайлбарлсан байгаа. Биднэрт хэлсэн байгаа. 15-ийнхаа Иохан 15-ийнхаа 4-р ишлэгийг харъя. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчр өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил хэрв та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Тэгэхээр бид нар үр жимстэй мөчр байхын тулд Есүс Христтэй холбогдсон тэрхүү үр жимсээ гаргуулсан сүнслэг итгэвч байхын тулд эзэнтэй холбогдох ёстой. Эзэн миний дотор бай гэж хэлж байна. Миний дотор. Хэрвээ миний дотор байх юм бол эзэнтэй холбогдох юм бол үр жимсээ гарах болно. За хүн гэмт байдлуудыг олон янзын гэмт нүглүүд хийдэг. Нүгэл хилэнц гэмт байдалд орооцолдох үед яадаг хүний сэтгэл санаа маш хэцүү байдаг. Тэгэхээр гэмт нүгэлтэй өөрийн гэмт нүгэлтэй гимшин сэтгэл санаа эвүүрэх тэр үед Христтэй холбогдсонороо бид нар яадаг вэ гэхээр сэхиж амьдэрдэг. Эзэн гэмт нүглийг уучлж чаддаг. Биднийг төвчээртэйгээр сонсож биднийг ойлгож чаддаг. Тэгэхээр өөрийнхөө гэмт нүглийг гимшин эзэн итгэсэн итгэл найдвар цаашаа энэ гэмт нүглийнхаа хийсэн алдаа бүхнийг өөрчлөн сайнаар эргүүлж чадах тэрхүү итгэл найдварыг хэн өгдөг вэ гэхээр Есүс Христ өөрийнхөө хайраараа өөрийнхөө үгээрээ биднэрт урам зориг өгдөг. Христ дотор байна гэдэг маань түүний үг сургаалыг даган амьдарч түүний үүсийн төлөө өөрийгөө зориулна гэсэн үг юм аа. Хэрэг эзний үгийг үргэлж судалж эзэн биднэрт ямар хуу байх ёстой вэ гэдгийг 12 дагалдагчаараа тод жишээ болгон харуулж ийсэн. Эзнийг хүлээн авч түүнийг хүндэлж түүний хүслийн дагуу хүн бурханлаганд тэр авралын сайн мэдээг тунхаглан бусад өвчтөө ядуу дорой сул дорой тусламж хэрэгтэй хүн бүгдэд тийм үйлчилж байсан. Яг түүнтэй адилхан бид нар өнөөдөр хийсний үйлсийн төлөө өөрийгөө зориулж чадах юм бол
бид нэр Христтэй холбогдох юм байна. Христтэй холбогдсон байхад тэр хүнд хатаж гандах юм өхийн аюул тулгархгүй. Тэгэхээр яг их усүр болох үржил шим авах тэр хүн мөчрөөсөө бид нар модноосоо бид нар таслагдах юм бол тэр мөчр амьдралгүй болно. Тэр дахин үр жимсийг ургуулж чадахгүй. Харин яг түүнтэй адилхан бид нар модон дээр зөвлөд байгаа штэ. Модон яг мөчрөө ингээд холбоотой байхаар үр жимсийг ургуулдаг шиг адилхан бид нар Христтэй хамт байх юм бол тэр сүнслэг үр жимсүүдийг ургуулах болно. Тэгвэл яаж үр жимстэй мөчр байх вэ? Түрүүн би хэлсэн тийм ээ. Холбогдох ёстой. Эзэнтэй холбогдсоноор бид нар үр жимсийг гаргах болно. Тэгэхээр сүнслэг үр жимсийг Библиэлд хэлсэн байдаг. Бүгдээрээ Галаат 5:22 дугаар бүлгийг харъя. Анхааралтай сонсоорой. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм аа. Эдгээрийн эсрэг хуйлт гэж байдгүй юм аа. Энэ бүх үр жимс зөвхөн Христтэй холбогдсоноор л бид бүхнээс гарна. Харин холбогдоогүй байвал яах вэ? Холбогдоогүй салангад байвал Иохан 15-ын 6 дээр энэ хэлсэн байна. Хэрв хин нэг нь миний дотор байхгүй бол мөчр мэт хаягдаж хувхаарна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж галт хаяхад шатна. Холбогдоогүй Христийн дотор байхгүй бол та нар үр жимсгүй байх болно. Яагаад гэвэл Есүс Христтэй холбогдоогүй, түүнтэй хамт нөхөрлөөгүй, үргэлжид эзэнтэй хамт байгаагүй, холбоо харилцаа тасарсан учраас үр жимсгүй байх болно. Үр жимсгүй байна гэдэг маань хувхаарна. Хувхаарна гэдэг үгийг мэдэж байгаах тийм ээ. Ямар ч үр жимсгүй навч тэр мөчрөнд шимт хижээл болох бүх шимт хижээл байхгүй наа гэсэн үг. Хувхаарсан хаалаа байх тахилахад тас игээл хугараал ямар ч тийм чиг гэх юм байдгүй ухаарад тэнд амьдрал байхгүй наа гэсэн үг. Тасдагдана, бүр таслагдана. Юу ч үгүй. Мөн дээрэс нь шатна. Есүс Христэс салангад байвал юу ч хийж чадахгүй. Бүр юу ч хийж чадахгүй. Эллен Уайт Есүс Христтэй холбогдохгүй юм бол яах вэ гэдэг тайлбарлсан байгаа. Есүсийг дагсан 12-ийн нэгийг хатсан мөчр шиг тас чавцсан. Тэр гим нүгэл хийсэн. Есүс Христийн дагалдагч 12-ийн нэг болох Иудас гим нүглийнхii Есүс Христээс холбогдохгүй байх тэрл мөчөд юу болж байгаа вэ гэхээр тасдагцсан. Тэр амьдрал байгаагүй, тэр мөхсөн, тэр тасдагцсан, ухаарсан, хүн шатаагдсан. Надгүйгээр та нар амьдрч чадахгүй гэж Есүс хэлсэн. Надгүйгээр нэгч нүгэл хилэнд сорилтыг та нар даван туулж сөрөн зогсож чадахгүй. Тэгэхээр надаас салангал байвал та нар юу ч хийж чадахгүй. Бүр юу ч хийж чадахгүй гэж хэлсэн. За дараа нь гайхалтай нэгэн ишлэл байгаа. 15-ын Иохан 15-ын 7 дугаар ишлэлийг хэрв та нар миний дотор, миний үгс та нарын дотор байвал та нар юу хүсснээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно. Юу гэсэн үг вэ? Та яг юу гэж бодож байна? Энд юу гэж хэлж вэ? Энэ ишлэл танд зориулагдсан. Хэрвээ та Есүс Христтэй холбогдож бүхий л амьдралынхаа туршид түүнд үйлчлэн, түүнийг хайрлаж, түүнийг хүндэтгэж, түүний тушаалыг даах юм бол та амлалтыг авах болно. Та Есүс Христтэй холбогдож түүний дотор амьдрах юм бол хүснээ авна. Та түүнээс юу хүсэж байна? Юу гуйж байна? Түүнийг авах болно. Мөн их чимс ургуулна.
Тэгснээрээ Есүс Христ түүний эцэг алдаршуулгаднаа гэж хэлж байна. 8 дахь ишлэлээр нь та нарын их жимс ургууснараа эцэг минь алдаршуулгадна. Ийхүү та нар миний шавнар байх болно гэж хэлсэн. Есүс Христ түүний эцэг ертөнцийн эзэн маань алдаршуулгадаа зогсохгүй бид нар ертөнцийн эзний шавнар дагалдагч нар байх болно гэж Есүс Христ амласан. Та холбогдгол юм бол эзний амлалтыг авна. Хэрвээ та нар үр жимсээ их өгвөл түүгээр чинь эцэг минь алдарших болно. Өөрийн зан чанараа бид бүхнээр дамжуулан бусдад хүргэхийг хүсдэг. Есүс Христэд Христийн охин хүү сүмийн хүмүүс юм а гэдгийг бид нарыг хүмүүс яаж таньдаг вэ гэхээр биднээс гарч буй үр жимс зан араншин зан харилцаа гар минь Есүс их гэдгийг таньдаг юм а. Тэгэхээр Есүс Христ өөрийн тэр сайхан зан чанараа биднэрт дамжуулан өгөхийг хүсдэг. Тэгснээрээ бид нар Есүс Христтэй холбогдсон түүний дагалдагч хүмүүс юм а гэдгийг хүмүүс мэддэгэ. Шавнар нь өөрсдийн хүчин чармаалтаар сайн сайхан бүхнийг олж ирэхийг бол шаарддаггүй. Есүс Христ та нар тийм үр жимсийг гаргах ёстой гэж шаарддаггүй. Харин надтай холбогд, надтай миний дотор бай. Тэгэх юм бол та нар тэр үр жимснийг авах болно гэж хэлсэн. Христийн амьдрал өөрт нь байдаг тэр л үр жимсийг та нарт бий болгоно. Есүс Христэд байдаг тэрхүү үр жимсийг бид нар эзэнтэй холбогдсноороо авах болно. Христтэй холбогдсон амьдарч, нэгдэж, Христээс тусалцаа авч, түүнээс хооллож унтлахдаа та нар Христийн авчирдаг тэрэл үр жимсийг авчирдаг. Өнөөдөр Христтэй холбогдсноороо их үр жимсийг ургуулна. Христтэй холбогдсноороо бүгдийг хийж чадна. Мөн та шавин байх болно. Та дагалдагч нь байх болно. Таны амьдрал үргэлж баяр баясгалангаар дүүрэн байх болно. Бид нэр Есүс Христтэй холбогдохгүй л яг хатсан мөчөр шиг ухаарсан ямар ч амьдралгүй. Тэр хинт чирэггүй учраас түүнийг гаргаж хайна. Гаргаж хайна шатаах болно. Та өнөөдөр хинт чирэггүй мөчөр шиг биш, харин их жимс ургуулсан ертөнцийн эзэн болоод Есүсийг алдаршуулсан дагалдагч байх болтугай. Харин өнөөдөр энийг зөвхөн та өөрөө сонгох болно. Миний тантай хуваалцж байна. Сургаалаар минь дамжуулан та эзнийг улам илүү их таньж мэдж ойлгож аваарэ. Өнөөдөр та хатсан мөчөр биш, харин үр жимс их ургуулсан тэрхүү мөчөр байгаарэ. Хуурамч мөчөр биш, харин жинхэнэ үр жимстэй мөчөр байгаарэ. Есүс Христ би бол усан үзмийн мод. Та нар бол мөчрүүд. Хүн миний дотор байж би мөн түүний дотор байвал тэр хүн их жимс ургуулнаа. Та зөвхөн Есүс Христтэй хамт нөхөрлөж, түүнтэй хамт байж, түүний нэгдүгээр тавьснараа тэр ойлгож, сонсож явах болно. Тэр бол таны жинхэнэ хайртай анд нөхөрчин. Тэгэхээр таны жинхэнэ найз чинь бол Есүс Христ. Тэр амласан. Надтай холбогдох юм бол би та нарын, таны, чиний, миний жинхэнэ найз байх болно гэж хэлсэн.